За өдрийн мэнд. За зураг бичлэг 16 хүрэж байна. Тэгэхээр ер нь дандаа хийсвэр байдлын сүм хувийн бичлэг хийждэг шүү дээ. Хувийн амьдралаа ч юм уу. Нэг рекламдах гэхээс илүүтэй жоохон илүү найзрахаг болох гэдэг тийм хийдэг л дээ. Нэг нь болохоор одоо яг энэ дасгалаар иймэрхүү зүйлсээр судлаад хичээлээд за 8 жилийн үргэлжлэж чинь. Тэгээ он гараад бараг 9 жил болох ч байгаа байхгүй. Залуу өнгөлтгөө. Тэрнээс өмнө болохоор нэг зүйл айгүй ядраатай байдаг гэсэн. Тэрний юу юм бэ гэхээр одоо ингээд сүүлийн үед айгүй тий сүнслэг мэдрэмж ч юм уу юм докторгүй байдлууд нийгэмд айгүй их болсон шүү дээ. Эсвэл толгой өвдөх ч юм уу, эсвэл янз янзын юм харах зүудлэх ч юм уу. Тэгээд тэрийг яг зүг бурууг нь мэдэхгүй, тоохгүй байхаа мэдэхгүй иймэрхүү байдлаад айгүй хэд шүү дээ. Тэр ер нь миний нэг 13 4 наснаас нэг тохиолдсон баха. Тэгээ математикийн тэр сонирхдаг зүгээр юм. Тэгээ онц сурах мөрөөдөлтэй, баян болох мөрөөдөлтэй, материалыг зүйлсэн хүсэлтэй тий. Тухайд бас нэг бэр чадал байдаг бас болохоор томруулах гоё спортлог хүн бол эдгээр нэг боддог тиймэрхүү дайсал нэг Монгол хүн болгоод байдаг шиг бүх мөх бол ятман мутан болыг боддог байсан гэлгүй бодвол тэрнээс нь даанч их хол байсан. Тэгээ байлаас өгцөө өглөөр бас нэг тийм бэр чадалтайч бас байгаагүй гэж магадгүй. Би моход юу. За тэгээд ер нь бол тэр аягүй их ядаргаатай байдаг гэсэн аахгүй. Ингээд яг яаж амьдрах амтгүй. Юуг ойлгохгүй ингээд хүн болох тухайга хай гэхээр ойлгохгүй. Тэгээд нэг шашнууд судлыг гэхээр нэг судалчмаар газрууд байхгүй. Очихоор урдаас тэгээ мантайгаа адилхан юм яриад байдаг. Эсвэл энгийн тайлбарлаад өгчдөггүй. Тэгээ нэг юм эртний нэг зунгаарлалцсан, заарлалцсан эсвэл аль эрт үзээд өнгөрсөн зүйлсийн тухай ч юм уу ярих гэдэг. Мэдээж яг өнгөрсөн цаг үеийг зөөр судлал өнгөрсөн цаг үед аавштай төг үзэндөө байдаг. Гэхдээ яг цаг үетэйгээ хөл нийлүүлсэн тэгээ илүү энгийн мөртлөө илүү төгстэй илүү тийм гайхалтай зүйлсийг ерөнхийдөө бол нэг заадаггүйсэн. Одоо ч гэсэн бас нэг тэхгүй л байгаа. Тэгээ яах гэдэг юм мэддэхгүй. Тэгэл нэг мөнгө авчдаг, карт уншуулдаг тий. Тэгэл муугаар хэлэхэд штэ. Би одоо ингээ хайртай хүнээ алдчихад очиж байгаа штэ. Тэгэл карт уншууллаа, нэг хэд үсэг хэллээ, ингэрэ тэгэрэ ийм зүйл болно гэж хэллээ. Тэгэл болчлоо. Тэрийг урчлан сэргийлэх үү, яаж ингэж амьдралаа уртсах уу, авралын төв сэлбэр гэж юу ах уу, хүн болсны утга учир гэж юу, хүн яагаад ингэж одоо юм зовлонгоор дүүрэн байна, гэтлэх арга зам гэдэг нэг баримт тавин илүү арай үнрүү орсон зүйлсийг ярьдгүү. Тэгэл нэг итгэхгүй нэг тиймэрхүү байсан. Тэгээд азар сайхан ингээд зүгээр суралцах судлах тийм замууд нэгдэж эхэлж штэ. Аливаа зүйлсийн тухай. Тэгээд залуу гэлтгүй иймэрхүү зүйлсийг одоо судалж олсондоо бол мэдээж яг одоо бодоход бол баяргүй байдаг бол биш. Баяртай байдаг. Тэ яг тэгвэл хүн баян хүн нэг шуурганд баатар хүн нэг сумд гэдэгтэй адилхан амьдрал бас хичнээн бэр чадалтай байлаа, дэд хөрөнгөтэй байгаад бас хэмжигдэхгүй зүйлс гэж байна штэ. Гэтэ бэр чадал бол гоё, мөнгө бол гоё зүйл. Гол нь харин эхлээд 8 нас эрүүл мэнд гэдэг зүйл чинь маш их чухал байхгүй юу? Тийм болохоор хүмүүс сүл эзэн хоол тайдаг болсон янз бүрийн зүйлс хийж байгаа. Гэтэ тэрнээс илүү өнгийн мөртлөө илүү төгс үр дүн өгөхөөр тийм зүйлсүүд бидний амьдралд байна. Биднэртээ өнгөрсөн одоо ирээдүйн тухай эсвэл өөрийнхөө тухай, бурхны тухай, бус хүмүүсийн тухай, маш олон зүйлсийн тухай мэддэг юм шиг дүр хэсэгдэг мөртлөө мэдэхгүй байгаад байна. Тэгэхээр тэрийг илүү сууртайгаар судлаад ойлгоо тэ хүний биеийн бүтээц. Тэгээд босон болоогүй амтаа болгоно багш олонгуудаа ийм байхгүй юу, тийм байхгүй юу, ингэдэг байхгүй юу, тэгдэг байхгүй юу гэж заагаад харж хүн төөрөлдөн штэ. Тэгэхээр илүү юм хуйлуудад тулгуурсан онл юм уу мухарс зөвтөж тулгуурсан тийм судалгаатгуунуудаар дамжуулж бид илүү соён гэрж өөрийгөө таних боломжтой, бас илүү урагшлах боломжтой байдаг. Тэгээд гол асуудал нь
үнэн багш нар нь цөөхөн, хуурамч нэг. За тэгээд нэг жоохон байж байгаа л тэгээ нэг ганц хоёр сүнслэг мэдрэмж, ганц хоёр юм гэдэг нууш судлангуудаа бурхны оронд өөрийгөө тавиад идэг. Хүн бол бурхан биш. Үнэнхүү бурханд ашиглах ууз, үнэнхүү өнгөрсөн одоо ирээдүг гэршээсэн тийм том багш нар бол байдаг. Гэхдээ тэр бол тэгэл нэг амтаа болгон хэлчмээр юм биш байхгүй юу? Одоо жишээлбэл миний ерөнхийдөө ойрхон авдаг жишээ бол мэдээж Иесусыг авдаг шүү дээ. Иесус тэр гэхэд чинь одоо ирэхээс өмнө ч мундаг багш нар өөрийнх нь тухай бичижсэн байна. Тэгээд үнэлэхүү мундаг багш нараар замаа бэлдүүлж байгаад өөрөө тэр ном бичүүлж байгаад өөрөө ирж байгаа байхгүй юу? Тэгээд буцахтаа явахтаа ч гэсэн ер нь бол маш олон зүйлүүдийг, маш олон зүйлийн тухай зөв тайллуудыг, ирээдүйн зөвлөлүүдийг үлдээч явсан. Тэгээд дээрээс нь илүү олон төрлийн авралын тухай, сүнслэг аврал болон энэ бие махбодын авралын тухай бол номлочод явсан байхгүй юу? Хүмүүс л дутуу ойлгодог болохоор ганцхан авралын яриад идэг. Гэхдээ бас бие махбодын авралын тухай ч гэсэн ярьсан. Өөрийнх нь үгийг ойлгодог хүмүүс те илүү урт наслах. Яг нь номон дээр бол баг ингээд үхлийг үзэхгүй гэж бичсэн байдаг л да. Тэгэхээр тийм цаг үеуд ч гэсэн байгаа гэж үздэг. Ер нь хэрвээ мөнх тэгээ хөшгүү байдал гэж төлөв байвал мэдээж яг хүн гэхээсээ илүү сүнслэг төлөвт бол илүү боломжтой өндөртэй байдаг. Гэхдээ сүнслэг төлөвөөсөө биежих боломжтой хэлбэрээр амьдрах болно. Жишээлбэл энэ номон дээр амьдардаг Кинэм гэл лам байдаг шүү дээ. Агаар цавхаад идэг. Тэгээд нас нь тоон мэддэггүй. Тэгээд тухайн үед яг өөртөө нэрлэж байхдаа бол батны нэг 300 та байж болох үз. Тэгснээ агаар замгардаг хүмүүс дунд явж байхдаа харагдахгүй болчдөг. Өөрлөө нүдэрээ дамжуулж нэр өгсөн чинь сонин бүрхүүлээр ингээд дамжуулаа бүрхчдэг юм нөхрөөд штэ. Тэр болохоор чинь ер нь бол хүн гэхээсээ илүү сүнслэг төлөвтэй тэгснээ бийж чадах үз. Тэгтээ хүч чадал, оюун ухаан бас тэ хэвэн яг ингээд хүнтэй хүн шиг харьцаж чадна, хүн шиг мэдрэгдэж чадна. Хүний мэдэрдэг бүх зүйлсийг мэдэрч чадах ус тийм уршгүй байгаад байдаг байхгүй юу? Тэгээд ер нь бол уртнаас гэдэг ойлголт бол яг цоош нь бол биш ээ. Энэ зүгээр өмнө байсан зүйлийг сэргээж байгаа гэдээ би угаасаа олон хүмүүстэй ч уулзахдаа хэлдэг. Тэгээд олон ийм энгийн мөртлөө угаасаа анханасаа байсан байдаг тэр хүч чадлаа олохооргүй хэмжээнд болтлоо. Зүгээр бохирдсон, мартцсан, хүч чадлаа алдсан байна гэх л төстэй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нэр хүч чадлаа сэргэх хэрэгтэй байна. Мартсан зүйлсээ сэргээ санах хэрэгтэй байна. Ойлгохгүй зүйлсээ ойлгох хэрэгтэй байна. Амьдрсан шиг амьдрах хэрэгтэй байна. Тэгээ багш шиг багш нарыг багш гэж дуудмаар байна. Надаас хэрвээ зүгээр яг түгэж байгаа номоос сурлах гэж байгаа багш гэж дуудаж болно. Миний хувь хүний амьдралаас нэг заавал сурлах шаардлагатай биш. Харин дахин хэлдэг би бол үлгэр жишээ авах үз хэмжээний хувь хүний амьдралтай, хувь хүний цаанаар шин тавьж бол хэлэхгүй. Гэтэ боогаар засарч байгаа төлөвшөж байгаа. Харин багш гэдэг хүн яг юуг заах ёстой байсан, яг ямар ном болчоо тэр номынхоо тухай ярих ёстой шүү дээ. Цагдаа тэгээ одоо жишээлбэл цагдаа эсвэл математикийн багш. За математикийн багш гэж хэлэхэд Монгол Улсын боловсролын сургуулийг төгсөөд математикийн багш гэдэг мэргэжлэр төгсөөд тэр зүйлийнхаа тухай хангалттай заах хэмжээний мэдлэг уур ухаан чадварыг эзэмсэн бол тэр хүн математикийн багш мөн. Тэгэхээр бид одоо яг түгэж хаа номныхоо тухай цаагуул хэмжээний уур ухаан чадварыг эзэмсэн тийм байгаа тэр тухай мэддэг болвол багш мөн боёс тарадна. Харин хувь хүний амьдрал гэдэг дээр нь болохоор тэгээ миний найз нөхөд хайр дурлал, зан харан шин, өссөн орчин, одоо байгаа байдал, ирээдүйд болох байдал ч юм уу нэг тиймэрхүү зүйл хэлэх байх. Тэн дээр бол мэдээж багш ч нүг шавж нү дотны нэг 5 хүн ч юм уу. За тэгээд зүс таньдаг 50% хүн ч юм уу, 500 ч юм уу байгаа ч болно шүү дээ. Ер нь бол дундч хүнд те. Тэр шиг л байдаг гэсэн үг. Надад дотны хүмүүс гэж байгаа. Гэтэл огт танихгүй өрнө. Facebook-ээр таньдаг болсныхоо дараа надад миний дотны хүн шиг шууд харилцах гэдэг мэдээж би ч гэсэн жоохон жирхэн. Гэхдээ ерөөдөө бол яг энэ багш гэдэг байр сууриасаа өкстэй мэдлэгүүдээ өксөн шиг өгөхгүй бол маш олон янзаар хичээж байна. Тэгээ үтсэн бичлэгүүд оруулсаар байна. Хүмүүс нүдж байгаах. Тэгээ бичсэн чадруудаа сонсохсоор байгаа. Тэгээ би сурагч байгаа шиг та нар сурагчлаарай. Бити залхуу бай. Монголчууд бол сайхан залхуу хүмүүс. Тэгээ олон чанартай байж үзлээ. Олон ч насны олон чанартай байж үзлээ. Монголчууд бол сайхан залхуу хүмүүс. Ярдгшгээ тийм
амар дайчин бол биш. Жохон цайлган залхуу. Буруу юмдаа дайчин байгаад байдаг. Одоо ер нь жохон зөв юмдаа дайчин бол Жигэн Баатар хүн бол сайн амны төлөө тэмцэж чаддаг хүнийг хэлнэ. Сайн амны төлөө үүрэг хариуцлага үүрч чаддаг, зүйлийг ачааг үүрч чаддаг хүнийг хэлнэ. Тэрээс биш гадаа гараад ганц хоёр хот хэдэд хүнийг зодсохоор Монгол хүн Баатар хүн болохгүй. Энийг одоо ч гэсэн ойлгох хэрэгтэй. Илүү сэтгэлийн Баатар болцгоё. Илүү ухаантай бай, илүү холыг харъя, илүү хөдөлмөрч бай. Тэгвэл бид нэр цөөхдөхгүй байж чадна. Дэлхийн хэмжээнд тавцанд гарч ирж чадна. Тэр болтлоо нэг жоохон ухаалаг байцгаая guys. Тэгээ үтсэн хичээцгээе. Амжилт хүсье. За тэгээ залуучуулах зөвлөх бичлэг 16-гаа дуусгая да. Та баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Залуучуулах бичлэг 17-гаар уулзъя.